байцгаана уу? Түүхэн жимэнтрүүлэг Дорн даргын халахгүй сумаас халахгүй ялтын музейс тавхандээ өнөөдрийн мэндийг хүргэж байна. Одоогоос 79 жилийн өмнө болсон энэ халахгүй дайн энэ баян цагааны нуруунаас тэр Эрсүүл хүртэл нэг 70 км-ийн ийм өргөн фронтод өнөөдрийн Хятад Монгол улсын хилээс 22 км-ийн гүнд 128 хоног энд халахгүй дайн болсон юм түүхтэй. Тэгээ энэ дайнд Зөвлөлт Монголын олон аавын хүүд алтан амиа алдсан. Тэднийг эгийн дурсгалын мөнгөчүүлсэн 35 хөшөө дурсгалт газар халахгүй байдаг. За энэ 35 хөшөө дурсгалт газруудын хамгийн томоохон төлөөлөл нь болохоор одоо энэ манай музей байна. Манай музей 1982 онд халахгүй ялтын 45 жилийн ойгоор байгуулагдсан. Ийм музей. Тэгээ энэ музей бол өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хувьсгалын нэг 55 музей байдаг. Тэр 54 музейноос ялгагдах нь хоёрхан онцлогтой. Нэгдүгээр одоогоос 79 жилийн өмнө тесрэх бөмбөг эсрэг суманд хийчихсэн газрынх нь хөрс энэ шархан аниж идгийг байгаа тэр дайны талбар дээр байж байгаа музей. Хоёр тонцолго нь болохоор энэ зөвхөн халахгүй дайнаар дагнсан төрөлцсөн музей. Энэ манай музейд халахгүй дайны түүхийг өгүүлнөхөөс биш өөр бусад музейнуудтай адил одоо угсаатан зүй байгалийн түүх, уран зураг гэдэг ингээд өгүүлээд байх болсон зүйл байна. Зөвхөн дайн эхлээд дайн дууссан тэр үйл явцыг л харуулдаг ийм онцлогтой юм аа. За энэ манай музейн одоо баруун уртлын ханамд энэ 1960 70-аад онд Монголд нэлийн төрж орж ирж байсан урлагийн нэг жанр төрөлтэй. Энэ шилэн петражин урлал. Энэ халахгүй дайнд мордож байгаа, дайнд оролцож байгаа, дайнд оролцож ялчаад аав ээжтэй очиж байна. Амар хандаа очиж байна. Алаг хонгор үрээ очиж тэрвэрч байна. Айдуу өргөж байна. Ийм түүх мэлхээсүүдийг харуулсан урлал. Танаа түүхэн жимэнтрүүлэг халахгүй өөрийн стаас хамтдээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Эргэх бас нэгэн хаврын улираа их оронд минь ирсэн баалаа дэлгэр Монголын дорны тэнгэр дэндүү та. За манай музейн одоо хүндэтгэлийн хэсэг улам эндээс эхэлж байгаа. 1917 онд Орос улсад Октябрийн социалист хувьсгал ялж, 21 онд Монголд ардын хувьсгал ялж, тухайн үеийн хувьсгалын удирдагч нарын одоо хэлсэн үгээр үзүүлэг эхэлж байгаа. 1992 оноос өмнө одоо Зөвлөлт улсын төрийн сүлд маань нэг иймэрхүү байж. 1940-од оны үед Монгол улсын төрийн сүлд маань ийм байж. За манай үзүүлгүүдэд дундаас хамгийн үнэтэй үзмрүүдийн нэг бол энэ модон жазантар байж байгаа. Хуучин Монгол бичээс байгаа юм л да. Хүн харахад л уур хийц муутай модон жазантар байж байгаа бичээс. Түүхийн үнцний хувьд бол одоо их чухал үнцэнтэй зүйл. 1936 оны 3 сарын 12-нд Зөвлөлт социалист бүгд найрамд холбоот Орос улс бүгд найрамд Монгол ард улсын хооронд байгуулсан харилцан тусалцах протокол гэрээ. Энэ гэрээний гол утгасан нь юу гэж нөхлөөр хэрвээ энэ хоёр улсын аль нэгнийх нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж 3 дахь орон цэргэлэн зэвсгэлэн халдан довтлоос өөрийн нутагтай нутаг дэвсгэр довтлсонтай адил авч үзэж цэрэг зэр зэвсгийн хувьд тусалцаа үзүүлнэ гэдгийг энэ гэрээн дээр дурдсан байна. Тэгээ энэ гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулснараа түүхэн одоо үнд баримт бич. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулснаар зөвлөлтийн цэрэг Монголд орж ирэх түүхэн нөхцөл бүрдсэн ийм онцлог.